За энэ бүтээмж болон одоо төлөвлөлт гүйцэтгэл хяналтын тайлгналын талаар бол хариу авсангүй. За яг хуу ерөнхийдөө энэ нүүдлийн мал аж ахуй одоо фермерийн аж ахуй хоёрын хооронд нэг тодорхой харьцаа байгаа. Фермерийн аж ахуйг бол цөөхөн хүмүүс бүтээмжтэйгээр ажиллаж үйлдвэрлэнэ. Нөгөө нүүдлийн мал аж ахуй бол манай Монголын одоо бид нарыг байхаас өмнө ер нь монголчуудын уламжлалж амьдарч иржсэн арга. Энийг эдийн засгийн эргэлтэнд оруулах арга нь гол нь тогтолцоо. Малчид бол хамгийн анхан шатны үйлдвэрлэлээ бүрэн явуулж байгаа. Үүнийг одоо зах зээлтэй шууд холбох төр байнгын тогтолцоо хийж ижид энэ бүрэн эргэлтэнд орох юм байгаа. Энэ тогтолцоог одоо бид нар бол зайлшгүй хийх ёстой. Хоёрдугаар тэр нийгэм нөлөөлж байгаа хамгийн том импакттай зүйл бол эрчим хүчний асуудал шүү. Өнөөдөр Монгол улс эрчим хүчний нөөцөөр баян байж иж юуг төр хийх вэ, хийхгүй юу гэдгээ ярьж байгаа энэ цаг үед эрчим хүчний нүүрсний үнээр нүүрсээр юм баялаг улс өөрөө үйлдвэрлэл. За төвшин гишүүн сая нэмж үг хэллээ. За одоор сайд. Төвшин гишүүний асуултанд дэмж хариулъя. Энэ төлөвлөлт төсвөлт хяналттай холбоотой асуудлыг энэ тайлан хэлцэж байгаа хугацаанд бас нэлээд олон удаа хөндөглөө. Тэгээ энийг сайжруулах нь зүйтэй юм байна гэдэг дээр ажил хийгдээд явж байгаа. Тэргүүн шадар сайд, хэрэглэх газрын дарга, миний бие сангийн сайд гэдэг 4 хүний бүрэлдэхүүнтэй энэ ажлын хэсэг энэ DMI-гээд олон улсын цогц системийг нэвтрүүлье. Ер нь төлөвлөж ийж, төсөвлөе, төсвөлж ийж, гүйцэтгэе. Тэгээ тэрийгэ үр дүнтэй хийнэ гэдэг энэ концепц явж байгаа. Тэгээ энэ ажил дээр бас таныг хамтраад зөвлөгөө өгөөд ажлын хэсэгтээ хамтарч ажиллаарай гэж бас хүсэж байна. Мэдээж энэ проблем бол байгаа. Тэгээ энийг бас шалтгаан олоод харцсан байгаа учраас тодорхой бас алхмууд хийж байгаа гэж ойлгож байна.